газрын хуралд Баян Сэлэнгээ сайд ороогүй. За өнөөдөр Эрдэнэтийн асуудал ингээд нууцын гормоор гэдэг ингээд хилцчихлээ. Тэгээ бид нар их хурлаараа хилцүүлэхгүй гэсэн чинь ямар шаардлага байхгүй бид нар мэдж байгаа гэлээ. Яагаад энэ чи стратеги ордчтэй гэсэн шаардлага тавьсан. Уучлаарай та нар мэддэг юм аа. Тэгээ энэ үжээ ингээд галт тэрэг хөдөлсөн асуудлаа гэсэн ийм тайлбар хийгээд ингээд дууссан байдаг. За дараа нь энийг бол манай дээр хурж ирээд энэ бол болохгүй асуудал байна. Энэ их хурлын дарга нь мэдж байгаа мó үгүй мүү. Тэгэд намын дарга одоо инх баяр бол арц намын даргатай ярьсан их хурлын улсын их хурлын даргын хувьд за их хурлаар хилцүүлэхгүйгээр одоо Эрдэнэтийн 49%-ийг Оросуудаас аваад тэр онцгой бүр ирэхээсээ татгалзаж байгаа асуудал яваад байна. Мэдж байгаа мó. Их хурл энийг одоо зөвшөөрч байгаа мó. Энэ болж байгаа мó. Энэ сонгуулийн дүүнээр ийм болох гээд штэ гэж. Зээнх хулд нь бол тийм байхгүй болохгүй би боль гэж хэлсэн. Тэрийг одоо татаад авцсан болсон гэж хэлсэн. За дараа нь манай одоо засгийн газарт ажиллаж байгаа 3 сайд Оюнбаатар сайд, Цолмон сайд, Баян Сэлэнгээ сайд гуруулаа орсон. Энийг бүр сайн ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Яагаад ямар учраас засгийн газар өөрийнхөө эрхээс татгалзаж байгаа юм. 49%-д мөнгийг төлөх мөнгө нь байхгүй байгаа мó. Аваад ашиггүй гэж үзээд байгаа мó. Эсвэл өөр нарийн учир байгаа мó. Тайлбарлал хүссэн. Ер нь бол ерөнхий сайд бол сайд нарыгаа бол доромжлол дууссан. Чи мэд хэрэггүй барилгын сайд энд оролцдог юм аа. Болоо гэж. Тэгээд дараа нь боллоо гэж ойлгосон. Яг сонгуулийн санал авах хугацаа дууссан өдөр бол юу болсон гэхээр Эрдэнэтэд бужигнаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл нөгөө болцоон бид нар зогсооцсон одоо бүтгэе болчлоо гэж сайд нартай хэлсэн ажиллагаа нь уже явж исэн. Тийм учраас бид нар бол заавал энийг бол олон түмэнд дуулах хэрэгтэй байна гэсэн улсын шийдвэр гаргаад дуулгасан. Ийм л процесс болсон. За баярлалаа. Тэгэхээр Батөргөл эрх зүйчээс бас түрүүн алтан гэрэл хуульчаас асуусан асуултуудыг асуух гэдэг нь л дээ. Хурлын тогтоол байд юм байна. За өөрөөр одоо төрийн өмчт үйлдвэрийг шилжүүлэхэд бол бид бүхэн мэдж байгаа төрийн өмчийн хороо сангийн яам руу чиг үүргэн шилжихэд Эрдэнэтийг бол Эрдэнэс Монголд бол аваачиж төрийн өмчийг бол тэнд байрлуулаагүй. Тусдаа хоёр улсын хоорондын гэрээ хилцээр гэдэг тайлбар явж исэн. За саяхан энэ явагдсан процессыг таавуулчны үед юу гэж харж байна? Яг уу манай албан тооцоод дээр нэг зохих журмын дагуу шийдвэрлэнэ үгэл нэг юм хэвшмэл өгүүлбэр байнга явж яадаг. Тэрүүнийг хүмүүс нэг ач холбогдлыг ойлгохгүй юм шиг байна. Зохих журам гэж юуг хэлдэг вэ? Тэр бол англиараа due process гэж хэлж байгаа юм аа. Тэр бол та яг ийм дарааллын дагуу хугацааг нь баримтлаад яг үзэх ёстой хүмүүс нь үзээд тэгэд ингээд энэ шийдвэр гарах тэр дарааллыг хэлж байгаа. Тэгэхээр энэ асуудал зохих ёсны дагуу зохих журмын дагуу шийдэгдсэн үү гэдгээр бол шууд үгүй гэж заавалчгүй энэ дээр нэг эрх зүйч байгаад ах шаардлага байхгүй. Ер нь бол шууд харагдаж байгаа. Хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг дотроо ялгаатай байдаг тийм ээ. Энэ дээр бол хаалттай маягийн хувьцаат хязгаарлагдмал компани шүү дээ. Хэрвээ нэг этгээд нь өөрийнхөө хувьцааг зарах юм бол нөгөө хувьцаа эзэмшигчтэй тэргүүн ээлжинд санал болгоно гэдэг одоо тийм зохицуулалттай. Хэрвээ тэр этгээд худалдаж авахаас татгалзах юм бол тэрүүнийг өөр хүнд зарж болно гэдэг одоо зүгээр компани дээр ч байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө этгээд нь зохих журмын дагуу шийдвэрээ гаргах ёстой. Бид нар энэ хувьцааг худалдаж авахаасаа татгалзаж гинэ гэдэг тэр шийдвэрийг гаргахын тулд 1 2 3 гэсэн одоо тийм дараалал байх ёстой. Тэр дараалал нь бол одоо яг яаж явсан надад бол жишээ нь харагдахгүй байна. Магадгүй тэр шийдвэр нь хаа нэгтээ байдгийм үү тэр нууцын зэрэгэлтэй юм уу би мэдэхгүй байна. Яагаад тэрүүнийг нууцын зэрэгэлт оруулсан гэдэг нь бол өөрөө нэг том асуудал тийм ээ. Нууцын тухай хууль энэ төргээл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол угаасаа л нэг жоохон хуудуутай юм болов уу гэж надад санагдаж байна. Нөл шийдэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бид Эрдэнэт үйлдвэр болон Монгол Росцветмент компани 49%-ийг Оросын эзэмшилт байсан хувийг Монголын компани худалдаж авсан. За энэ талаар бид бас хилцүүлэг өрнүүлж байна. Тэгэхээр Орхон захирлаас та үндэсний телевизээр тайлбар хийжсэн бид нар бас ихэнд үзлээ. Тэгэхээр Монголын ЗИС компани худалдаж авсан гэдэг Ростекийн хэвлэлийн мэдээ бол ерөнхий сайд маань хэлж байна. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк болон TDB Media охин компани яг энэ Монголын ЗИС компанитай ямар холбоотой компаниуд вэ гэдгийг танаас сонирхъя гэж бодлоо. Тэгээ худалдаа хөгжлийн банкны охин компани TDB Media биш TDB Capital одоо яг хөрөнгийн зах зээл дээр зөвлөгөө гэдэг ийм 100% охин компани байгаа. TDB Capital-ийн хувьд бол Монголын ЗИС корпорацид түрүүний мэдрэлд дурддагцснаар одоо санхүүгийн мэрэгжлийн бүрэн зөвлөгөө өгсөн байгаа. За түрүүн хэлсэн би манай TDB Capital-аас гадна бас олон улсын болон дотоодын хуулийн компаниуд бас зөвлөгөө өгсөн.
олон улсын аудит үнэлгээний компаниуд бас зохиосны зөвлөгөөнүүдөө өгсөн баг. Тэгэхээр бидний хувьд бол мэдээж Монголын үндэсний компани худалдаж авч байгаа учраас энэ дээр бол за тэр хинээс худалдаж авч байгаа вэ гэхээр бас Оросын холбооны улсын төрийн эзэмшлийн 100% бас компани худалдаж авч байгаа учраас бол энэ дээр нухацтай нэлээд ажилласан байгаа. За дээрэс нь хилцэл бол нэг ганц 2 хоногийн дотор ярьж байгаад шийдсэн биш. Энэ бол бүтэн 2 жилийн турш бол явагдсан хилцлээ. Миний одоо хийжсэн хамгийн урт хугацааны юм хүнд яривхтай хилцэл болсон. Тэгэхээр энэ дээр санхүүгийн зөвлөгөө өгч одоо энэ хууль эрх зүйн хувьд зөв байх. За үнэлгээний хувьд хоёр талдаа бас харьцан ашигтай байх. За дээрэс нь одоо санхүүжилтийг босгох ажил дээр бид нар зөвлөгөө өгсөн байгаа. За баярлалаа. Тэгэхээр энэ сэдвээр бас бид 7 хоног тодруулах сурвалжлагууд хийсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын Зис гэдэг компани дээр би өөрийн биеэр очиж үзлээ. Албан ёсны хаягн дээр нь. Тэгэхээр яг хаана очисон албан ёсны вебсайтн дээр байгаа хаяг дээр очисон бичлэгээ одоо үзүүлье. Монголын Зис компани буюу Mongolian Cooper Corporation нь Эрдэнэт үйлдвэр болон Монгол-Орос цэвэдмэтийн Оросын холбооны улсын эзэмшлийн 49%-ийг худалдан авсан юм а. За тус компанийн талаар тодруулахаар цахим орчинд компани нэрээр хайлт хийж үзэхэд MCC CGM гэсэн хаяг олдсон. За одоо үзэгч таны харж байгаа энэхүү цахим хуудсыг 2016 оны 1-р сард хийсэн бөгөөд Монголын Зис компанийн Эрдэнэт үйлдвэр болон Монгол-Орос цэвэдмэтийн 49%-ийг худалдан авснаас өөр мэдээлэл цахим хуудасны архивт байхгүй байгаамаа. За энд байгаа хаягийн дагуу бид Blue Sky Tower-ын 401 тоотод очиж үзлээ. За гэвч энэ хаягн дээр огт тийм нэртэй компани байхгүй гэх мэдээллийг энд байгаа ажилчид нь мэдэгдсэн юм а. Монголын Зис корпорац гэх төрийн өмчт 2 үйлдвэрийг худалдаж авсан компани энд бүртгэлтэй байгаа байхгүй. За 401 тоотод яг вебсайтн дээр нь очиход бол Blue Sky Tower-ын 401 тоотод бүртгэлтэй гэсэн явж очиход бол Bloomberg телевизийн ажлагсад яг ийм тим корпорац байхгүй мэдэхгүй гэдэг хариултыг өгч юм л доо. Тэгэхээр Монголын хамгийн том гэж нэрлэгдэж болох 2 үйлдвэрийг худалдаж авсан компани энэ Монголд хаяггүй мүү энэ дээр ямар нэгэн тайлбар та хаана очиж уулзч ирсэн бэ 2 жил гэр хэлцээр ихтэй. Гэхдээ ер нь бол энэ асуултуудыг бол бас өөрсдөөс нь асуух нь зүйтэй шүү дээ. Би бол одоо Худалдаа хөгжлийн банкыг TGB Capital-ыг төлөөлж ирж байна. Бид нар санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхээр гэрээ хэлцэлтэй холбоотой энэ санхүүгийн одоо хэлцэл тийм үү? Тэнтэй холбоотой асуултуудад бол чөлөөтэй хариулж байна. Мэдээж 2 жилийн хугацаанд бол бид нар зөндөө уулзч ирсэн. Банкн дээр ирж уулзсан. Гэрээ хэлцээрүүд явна бид нар зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол Монголын Зис корпорацийн хувьд бол хэлэхэд энэ бол альва одоо ийм олон улсын гэрээ хэлцээрд хийхэд зориулагдсан тусгай зорилтын компани гэж байгуулдаг. Англиар SPV энэ бол өөрөө бас байгуулагдаад удаагүй байгаа тусгай зорилтын компани шүү дээ. Гол нь энд бол ямар нэгэн урдны үйл ажиллагаа, өр шир одоо бүхэл талаас нь шалган. За хамгийн гол нь энэ гэрээ хэлцлийг хийхэд санхүүгийн чадвар байна уу? Тэрийг нь л харж байгаа. Тэгэхээр би энэ компаниг хайгаад бол олсонгүй л дээ. Тэгэхээр Оросын тал бол яг энэ компанитай л ажиллана гэдэг одоо чиглэл өгсөн гэдгийг бол одоо сайхан бэлэг сайд мэдгдсэн байгаа. За хэвлэлийн мэдэн дээр бол эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цаг мөчид гэж дүгнсэн байсан хэвлэлийн мэдэн дээр Монголын талаар Монголын Зис компани ишлэл байхгүй, иймэрхүү нэгдэл дээр 2 компаниг үүсгэх цэцгэрлэлийн ишлэл байдаг. Би өөрөө бас олон улсын эдийн засгийн санхүүгийн сэтгүүл зүгээр төгссөн. Тэгэхээр жагаах та энэ компани талаар өмнө нь сонсч ирсэн энэ компаниг мэдэх үү? Энэ компанид юу ч мэдэхгүй анх удаага сонсч байна. Зүгээр би ямар юм шинээр олж мэдсэн бэ гэвэл дөрөв орхон захирал ярьж байна. Олон жил явж байгаа урднаас бэлдсэн арга хэмжээ. Тэгээ яг сонгуулийн урд өмнө дуусгасан тийм 2 жил явсан хэлцэл юм байна. Энэ Оросын засгийн газрын 6 сарын 2-ны шийдвэр байд юм байна. Медведевийн гар үсгтэй. Тэрэн дээр ямар юм байсан тэр засгийн газрын шийдвэр дээр ийм өгүүлбэр байгаа. Энэ Ростех компани Эрдэнэтийн 49%-ийг авахыг Монголын засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд энийг одоо дэмжиж гэнэ гэсэн тийм засгийн газрын шийдвэр нь байд юм байна. 6 сарын 2-нд. Тэгээд энэ бол юу гэсэн үг гэхээр Оросын тал асуусан уу
Оросын талбай хууль ёсоор яг Монголын талын засгийн газар зөвшөөрөх юм бол окей гэсэн байна. За тэгээд Монголын талаас яасан гэхээр 6 сарын 13-нд гадаад харилцааны яамнаас нот явуулсан байна. Оросын талд. Бид зөвшөөрч байна гэсэн. Хэнийг хариу үсгтэй? Нотыг бол гадаад харилцааны яам гэж явуулдаг. 6 сарын бүх нот нь тэнд байх ёстой 1%. Ийм нот албан ёсоор явцсан гэдэг нь өөрөө Монгол улсын засгийн газар 49% өөр засгийн газар өөрөө зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ тэр одоо түрүүний хэлснээр аль хуулиараа юм энэ дээр л асуудал гараад байгаа болохоос биш. Хувийн салбарт тодорхой юу энэ том бизнес очсон байна гэдэг бол агуулга нь зүйл лөө. Тэгэхээр Орхон захирлаа эргээд уучлаарай. Та 2 жил гэрээ хилцээрд орсон болохоор бас санхүүгийн олон том хуулийн фермүүд зөвлөж ажилласан гэдгийг хэвлэлийн мэдээнээс уншсан. Тэгэхээр та яг ямар Монгол хүнтэй уулзаж энэ гэрээ хилцлүүд төр зөвлөгөө үзүүлж ирсэн бэ? Монгол улсын иргэн Монголын зэс компаниас. За ер нь бол яг асуугаад байгаа учраас хариулъя. Бид энд одоо телевизийг бол зөвхөн одоо яг энэ асуудалтай холбоотойгоос манай банкны олон харилцагч үзэж байгаа. Тэгэхээр би ямар ч үсэн харилцагчдийнхаа мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслэр ингээд цацаад байдгүй. Зүгээр Монголын зэс корпорацийн одоо эзэмшигч нь түрүүн одоо Эрдэнэлэг Худалдаа хөгжлийн банкны гэж ярьлаа л да. Биш ээ. Бүрэг төвшин гэж одоо нэг иргэн байгаа. Монгол улсын иргэн 100% эзэмшиж байгаа юм компани байгаа. За мэдээж би түрүүн хэлсэн олон талын зөвлөхүүд авсан. Тэгэхээр зэргийн зөвлөхүүдийн баг за мэдээж компани төлөөлөл тууцын гишүүд энэ улсуудтай холбоотой ажилласан. За баярлалаа. Тэгэхээр энэ хоёр гишүүнээс засгийн газар бол сая манайх зөвшөөрсөн гэдэг нот бичиг явуулсан гэдгийг сэтгүүлч Жаргал ах хэллээ. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Ардын нам бол хамгийн шүүмжлэлтэй хандаж байсан. За сонгуулийн дүн гарснаас хойш бол харамсалтай нь бол сошиал орчинд болон намын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Тэгэхээр та бол яг энэ процессыг яаж харж байна хувь гишүүний хувьд? За юуны өмнө нь хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээ хэлцээрээр зохицуулж ирсэн эрх зүйн акт. Энэ маань түрүүн сайхан бэлгээлдэг олон улсын гэрээ хэлцээр. Энэ улсын хурлаар батлагддаг. Аюулгүй гадаад болгон байнгаараар ордог. Тэргээр жившөөрөл авдаг. Ингээд хууль их хурлаар эцсийн виза авдаг учиртай. Нэгэнт олон улсын гэрээ хэлцээр хоёр улсын засгийн газрын хоорондын хэлцээр шүү дээ. Саяд энэ үйл явц хийгдээгүй. Өнөөдрийн хөл төр хийгдээгүй. Засгийн газар энэ гэрээ хэлцээр явуулж байгаа тухай улсын хурлд мэдэгдэх үүрэгтэй. Түрүүн Алтан гэрлийн хэлдэг энэ үүрэг нь засгийн газрыг үүргээ биелүүлсэн. Тэн дээр Монгол улсын их хурл хариу өгөх ёстой. Тэгжээ засгийн газар цааш нь саяны дурдсан тэр нот бичиг баримтлуугаа ордог. Тэгэхээр энэ л асуудлын түлхүүр зангилааны энд яваад байгаа юм л да. Тийм тэгэхээр яг тухайн явсан нот бичгүүдийг бас гаргаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан байгаа. Бас манад хариу өгнөх гэж найдаж байна. Тэгэхээр Алтан гэрэл хуульчаас эргээд энэ зөвхөн бизнесийн харилцаа мөн үү? За яг энэ сэдвийг ингээд сонирхоод тодруулаад явхаар Худалдаа хөгжлийн банкны за нэрээ нууцлахыг хүссэн их сурвалж бол энэ бол цэвэр бизнесийн харилцаа. Энийг бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих нь бити улс төржүүлээч гэдэг саналыг манай телевизэд тавьж ирсэн. За харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа нэг намын одоо төлөөлөл буюу ерөнхий сайд өөрөө гарч ирээд мэдээлэл хийсэн болохоор энэ бол улс төрөөс холбогдохгүй. За ерөнхийлөгч Ташкент явсан уулзалтан дээр явсан их сурвалжийн хэлж байгаагаар бол ерөнхийлөгч Путинтэй Монгол улсын ерөнхийлөгч за албан бусаар бол нэг 30-аас 40 минут уулзсан гэдгээ өөрөө хэлсэн гэж. Тэгэхээр хамгийн дээд түвшиндээ зөвшөөрсөн гэдэг бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч бол зөвшөөрсөн юм байна. Монголын хууль дүрмийг бол дагаагүй гэдгийг та түрүүн хэллээ. Энэ хоёр гишүүнч гэсэн хэлж байна. Ийм нөхцөл байдалд одоо яах ёстой байд юм бэ? Энэ төрийн өмч гэхээр ард түмний өмч мөн үү? Энэ үйлдвэрийн 49%. Энэ харилцаанд оролцож байгаа бизнесийн байгууллагууд бизнесийн харилцаа мөнөөс мөн. Харин жирийн эрг Алтан гэрлийн хувьд бол энэ ирээдүйн хойчийн маань асуудал мөн. Бид ямар орчинд байх юм? Дандаа